За та бүхэнд орой минь түргэе. Надад хэд асуулт байна. Нэгдүгээрт төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой нийт 196 аж ахуй нэгжид аудит хийжээ. 88 нь ашигтай. За үлдсэн нь одоо 108 нь алдагдaltaй юмэр гэж ойлгож байна. 88 аж ахуй нэгжийн ерөөсөө 6-нд ашигын 96%-ийг бүрдүүлж байгаа. 82 нь үндсэндээ үлдсэн 4%-ийг бүрдүүлж байна гэсэн үг. Төрийн өмчит одоо компаниудын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр бодиттой ажил хийнэ гэж зорилтоо дэвшүүлсэн өнгөрсөн хугацаанд засгийн газар маань. Энэ чиглэлээр одоо үр дүнд хүрсэнгүй гэдэг аудитын дүгнэлт гарсан байна л да. Тэгэхээр би хэрэглэх газраас энэ асуудал бас эхлэх ёстой болов уу гэж хараад байна. Өнөөдөр Эрдэнэс Монгол нэгдэл засгийн газрын хэрэглэх газрыг харьяа. За гэтэл санхүүгийн тайлангийн аудитын үр дүнгээр аж үйлдвэр эрдэс байлгийн яам, эрчим хүчний яам, мөн энэ барилга орон сууцчлалтын яам руу очиж энэ сайд нарын багцад үр дүн нь нэгтгэгдээд байдаг. Энэ засаглалын энэ одоо оновчгүй тогтолцоогоо хизээ яаж өөрчлөх юм бэ? Төрийн өмчт компани засаглал хизээ яаж өөрчлөгдөж орж ирэх юм бэ? Нэгдүгürt. Хоёрдугаарт Монгол Улсын засгийн газар гадаад зээл тусламж баггүй авсан 24.4 их найд. Зээлийн эрх үүсгээд ашиглаж чадаагүй их үүсвэр 13.3 их найд. Хүүгийн төлбөрт 39.4 тэрбум төгрөгийг төлчихсөн. Хизээ бид нар төлөвлөлт сурах вэ? Хизээ чадах хэмжээгээр зээл авч энэ төлөвлөлтөд оновчтой болох юм бэ? Ингээд өргөө зардлаар мөнгө өрөөд авах хүүнд нь. За 3 дугаар засгийн газрын хөрөнгө нэлээд нэмэгдэж байна. Үүнтэй зэрэгцээд орон нутгуудад хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудын үр өгөөж учир дутагдaltaй байна. Хөдөө сумдуудад энэ тэндгүү ашиглалтанд ороогүй баахан балгас барилга объектуудтай боллоо. Хэдэн жилээр ажлаа хийгээгүй алга болчдөг. Хин хийж байгаагаа марттал алга болдог. 10 жил болсон газар ч гэл байна. Араас нь хөөцөлддөг хүн амтан байдаггүй. Энэ хөрөнгө оруулалтын ажлуудыг ер нь яаж дуусгах юм бэ? Засгийн газрын дээр ямар бодлого барих юм бэ? Удаасны шагнал болгоод урамшуулж байгаа юм шиг бид нэр төсвийн тодтгол дээр нь энэ төсөв төртгийн тодтогоод магадлал хийгээд мөнгөний нэмж өгöd байдаг. Энэ урамшууллын энэ тогтолцоогоо хизээ арилгах юм бэ? За сүүлийн асуулт аудитын дүгнэлтээр өнгөрсөн оны аудитын дүгнэлтээр хэрэгжүүлэх зөвлөмжөө хэрэгжил 57.6%-тай. Одоо тэгээд аудит дүгнэлт гаргаад хэрэгжүүлэхгүй гүйцэтгэл нь хангалтгүй орж ирээд байдаг. Ямар хариуцлага асуудал яригддаг юм? Үнэхээр эсвэл үндэсний аудитын газар хэрэгжих боломжгүй шаардлагыг өгөөд байдаг юм уу? Эсвэл засгийн газар хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авдаг юм уу? Тодорхой хариулт өгч. За, засгийн газрыг хэрэглэхийн дараа бямцаг цайд хариулъя. За, төрийн өмч компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх өөрийн төвөгч асууж байна. Тэгээд ер нь одоо төрийн өмч компаниуд дээр байнга ярьж байгаа олон нийтийн ойлголт, манай их хурлын гишүүдийн ойлголт ер нь бол нэгдсэн. Үр өгөөжгүй хулгай хийдэг, сонгуульд ажилласан хүмүүсээ томилдог, цүнх баригчтай томилдог гэдэг олон шүүмжил явдаг. Үүнтэй холбоотойгоор бас тодорхой асуудлууд бас улс орны хамарсан хэмжээнд хүртэл одоо нүүрсний хулгайгаас ахуулаад сонсголууд хийгдэж, хариуцлага хүлээж асуудлуудад цэгцэрч байгаа. Гэхдээ бас тийм хангалттай үр дүн гараад одоо тултлаа сайн болцсон зүйл одоо байхгүй байгаа. Энэ дээр одоо бас засгийн газар ажлын хэсэг байгуулад, тодорхой бас нэгж байгуулад судалгаанууд хийж байгаа. Судалгаануудынхаа үр дүнд одоо бас цаашдаа бас илүү одоо төрийн өмчит компаниуд өр өгөөжтэй, давхардал хийдэлгүй, илүү бүтээмжтэй тэгээд дээрэс нь одоо ашигтай ажилтдаг болох тал дээрээс тодорхой ажлууд хийж хэрэгжүүлэхэд төлөвлөж байгаа. Зүгээр одоо өнөөдөр бас зарим нь одоо юу гэдэг нь тооны цөөлөх гэдгээсээ илүү тийм үү чанарын өөрчлөлт, хэлбэрийн өөрчлөлтөөс илүү агуулгын өөрчлөлт хийх хэрэгтэй байдаг. Агуулгын. Азса компаниуд гэж байдаг. 21 аймагт одоо өвөлд нь замын хальтраа улгаа цэвэрлэдэг, зунд нь зам нөхдөг хагархаа зоргоог нь. Иргэдийг аюул ослгүй одоо зам дээр зорчих үүрэгтэй. Энэ 21 компани нэгтгэхэд Азса нэгтгэлгээ нэг компани болгосон. Уул нь одоо ингээд 21 компани нэг болгоод одоо цөөлсөн юм шиг боловч үр дүн гаруй, үр өгөөжтэй байж чадах өр өгөөж байхгүй. Улам хүн сурталтай, улам
зам засах ажил нь хүндрэлтэй бэрхшээлтэй. За дээрэс нь зардал нь нэмэгдсэн. Аз заа нэгтгэлийг санхүүжүүлдэг. Уул нь замаа засчих, цасаа цэвэрлж явах тэр мөнгөө том толгой компанийнхаа одоо санхүүжүүлэх цалин болох байдлаар зарцуулдаг. Иймэрхүү л өөрчлөлтүүд бид цаашдаа хийх шаардлагагүй гэж харж байгаа. Төрийн эмчнэрт 108 компани байгаа. 108 компаниас 70 компаниг болгож одоо бүтцийн өөрчлөлт хийх одоо ийм саналыг бол төрийн эмчийн бодлого зохицуулалтын газар судалгаа хийсэн байна лээ. Энийг бас дахиж нэлээд одоо наривч судалж ээж тооны биш чанарын өөрчлөлт одоо хэлбэрийн биш агуулгын өөрчлөлт хийх тал дээрс гарч ажилланаа. За та бас хэлж энэ магадлал хийгээд үн өсгдөг. Ийм мэрэгсцэн одоо тендерт ороод шүүхтэд гацаачдаг. Тэгээ хоорондоо тохирч байгаад мөнгө авч чаад барилга барьдаг цүнхний компаниуд байдаг. Ажил авчид ажиллаа хийдэггүй. Тэгээ янз янзын шалтгаан тоочоод үнэ өсгөөд магадлал хийлгээд тэр хоорондоо одоо юу гэдэг магадлал хийдэг одоо барилгын хөгжлийн төв, зам дээр хөгжлийн төв, эрчим хүчний хөгжлийн төв зэрэг байгууллагуудаа шан харамж өгдөгч байж магадгүй одоо янз янзын ашиг сонс гаргадагч байж магадгүй ингээд магадлалын үнээр гэдэг үн хэд дахин өссөн. Ийм одоо бас асуудлууд байдаг. Энэ дэр одоо бас манай аудит бас нэлээд томоохон бас арга хэмжээ авах бах бидэнд бас танилцуулах бах. За үндэсний аудитын газар шүдгүү арслан гэж одоо яригддаг байсан. Үндэсний аудитын одоо хуулинд бас бид нэр аудитын бол үндсэн хуулийн байгууллага болгосон. Энэ хүрээнд бас шүдтэй арслан болох илүү одоо хууль аудитын дүгнэлт зөвлөмж амьдрал дээр бодиттой хэрэгждэг байхын бололцоо уламжийг бүрдүүлж өгсөн. Өнөөдөр аудитын дүгнэлтээр одоо зөрчилтөө хязгаарлагдмал гарсан бол албан тушаалтнуудаар хариуцлага тооцдог хууль үйлчилж байгаа. Цаашлаад бас эрүүгүй хариуцлага хүлээх юм боломжтой болсон байгаа. Холбогдоход албан тушаалтнуудаар эрүүгүй хариуцлага хүлээх. Аудитын байгууллагч гэсэн бас одоо гарсан одоо зөрчлүүдийг хууль хяналтын байгууллага шилжүүлээд цааш нь одоо улам гүнзгийрүүд одоо хариуцлага тооцох ийм эрхэм нээлттэй болсон. Тийм болохоор урд өмнөхөө бодох юм бол аудитын байгууллага илүү одоо бас хүчтэй, илүү хуулийг хэрэгжүүлж ажиллах юм гэсэн. За эдийн засгийн хөгжлийн сайд учрал сайд хариулъя. За энэ удаагийн энэ төсвийн хэмнэлт хийх гээд байгаа бол энэ төрийн болон орон нутгийн өмчт компанитай бас шууд хамааралтай биш. Жишээ нь орон тоон дээр цомогтгол хийх, нөгөө одоо олон хяналтын менежер, бүтээмжийн менежерүүдийг чөлөөлөх асуудлууд бол энэ тусдаа асуудал гэдгийг ойлгох ёстой. Тэгээ их хурл төрийн болон орон нутгийн өмчт компани бүтээмж засаг лилдүүд байдлыг сайжруулах хуулийн хэлц хэсгийг дэмжсэн. Ингээд энэ хуулийн дагуу Монгол Улсын засгийн газраас төрийн өмчт болон орон нутгийн өмчийн компанид баримтлах үндсэн чиглэлийг оруулж ирэх ёстой. Хуулиараа. Үүний дагуу хоёрын статустай болно. Нэг нь төрийн өмчт компани, нөгөөх нь public institution буюу нийтийн үйлчилгээний байгууллага. Хувийн хвшил хийх болцоогүй төр заавал хийх шаардлагатай зарим үйлчилгээг салбарын сайд нарын төсвийн багц дээр нь тавиад төсвөө залинжуулдгийг нь public institution гэж нэрлээд бусад байгууллагууд бол бүгд арай ашигын төлөө ажиллах. Үүний дагуу л одоо компаниуд татан богдон нэгтэн нийлүүлэн өөрчлөн зохион байгуул. За жавхлан сайд нэмж хариулъя. За гişний асуултанд нэмэлт мэдээлэл өгье. Тэр төсөв төртөг нэмэгддэг бол бүр ийм хонгол үүсчихэд байгаа юм аа. Нөхөр янз янзаар үнэтэй болоод тэмцээдлээ байгаа. Нэг заалтал бид нар маш сайн барьдаг болчмаар байна. Юу вэ гэхээр төсөв батлахдаа альва одоо төсвийн хөрөнгө оруулалтуудыг тавихтаа сүүлийн 2 жил дотор магадлан хийгдсэн ийм төсөвтэй хөрөнгө оруулалтыг л тавина гэж байна. За гэтэл энэс дээш хуучин за ялангуяа одоо ковидос хойш энэ хугацаанд одоо 2-оос дээш одоо өмнөх жил хийгдсэн ийм магадлалтай төсөв төртөгтөө бүх төсөл хөрөнгө оруулалтууд төсөв нэмэгдсэн. Бүр аимшигтэй нэмэгдсэн зүйлүүд ч бүр 2-3 дахин. За энийг одоо тэр магадлалын эдэг эрх бүхий 3 байгууллагаас хөгжлийн төвөөс ирснийг одоо бид нар харгаа ороод аудит руу явуулдаг. За энийг дахиад хянаад өгөөч гэдэг. За энэ дэр бас манай аудитын нэг дүгнэлт ер нь бодлого хэлчээрээ цаашдаа ер нь энийг одоо яах ёстой юм бэ? За өрийн тэгш нэмж тодруулъя. За хэдүүлээ тодорхойл ярив. Учир нь сайдаа би одоо явагдаж байгаа төсөв хэмнэлтийн талаар асуугаагүй. Хилцэж байгаа асуудлын хүрээнд төрийн өмчт компаниудын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлттэй холбоотой асууж байгаа. Би тодорхойл асуусан л да Эрдэнэс Монгол нэгдэл тухайлах юм бол зөрчил үүсгээд байна засаглалын үед. Хэрэглэх газар таны хэрэглэх газрын дараа байх үед энэ хэрэглэх газрын харьяанд л одоо явж ирсэн. Өнөөдөр аудитын асуудлууд нь сайд нар дээр очиод энийг яах
энэ чигээр явах юм. Хоёрдугаарт одоо энэ яах ёстой юм бэ гэд суугаад иж бас болохгүй юм л тааж ахлаас энэ төсөв төртгийн өсөлтөн дээр засгийн газар тодорхой бодлого гаргамаар байна. Яагаад энийг гаргаж болохгүй байгаа юм? Болохгүй л ажлын хэсэг гаргая л та. Ажлын хэсэг гаргаад бүх газруудаар нь яваад энэ ажлын гүйцэтгэлийг үзээ л та. Энийн ар дээр ажилуулъя л та. Их хурл хяналтаа тавья тэгвэл. Аудитын дүгнэлтийн хэрэгжилтийн талаар хариултаа өгч. За жавхлан сайд нэмж хариулъя. Өрөндөө гүшүүнэ 2024 онд 25 онд төсөв барьж төсөв батлах үед тогтоол гараад ингээд 25 онд энэ төсвийн нэмэгдлүүдийг эргүүлээд их хурл тайлагна гэсэн байгаа. За хугацаанд нь бид их хурлд одоо хөргүүлсэн байгаа. Төс төртгийн нэмэгдлүүдийг аудитаар оруулаад, аудитлуулаад за тэн дээр аудитаас бол за ихэнх нь ер нь баг зөрчилгүй гэж гарсан байна лээ дээ. За энийг их хурл руу өргүүлсэн байгаа. За энэ дээр нэг шийдвэр чиглэл өгчих юм бол тэрний дагуу 26 оны төсөв дээр тусах хэсгээ шийднэ. За бидний зүгээс бол аль болох тусгамааргүй байгаа юм. За тийм учраас энийг бас их хурл дээр шийдвэр гаргах юм шат үлдчихэд байгаа шүү. Тэрийг нэг шийдвэр гаргаад өгөөрэй. За өөрийн тэгш нэмж тодруулъя. За энэ магадaltaй холбоотой асуудал дээр би хоёр зүйл яриад байгаа юм л тааж ахлаас та. Нэгдүгээр төсөв төртгийн өсөлтийн асуудал. Хоёрдугаарт одоо энэ эзэнгүй хаягдчихад байгаа эзэн холбогдогч нь тодорхойгүй болоод баг хийн хийж байгаагаа мартцсан энэ олон балгас болсон барилгуудаа яах юм бэ? Тэн чинь баахан мөнгө орчоод ингээд байгаад шүү дээ. Баригддаг ч гоо дуустдаг ч гоо. Нэг жилийн төсөв батлах, нэг жилийн гүйцэтгэл хилцэх явцад энэ асуудлаар бас баггүй ярьж байна бид. Би ч бас энэ дэр тодорхой саналуудыг гаргаж явж байгаа. Улсын хурлын тогтоол гарсан, аудит энэний мөрөөр бас тодорхой ажлууд хийгээд тайлагнах бах. Холбогдох байнгын ороод үр дүн нь гарах бах гэж бодож байна. Тэр үед саналаа хэлээд явна. Энэ хэрэгжихгүй байгаа ажлууд дээр засгийн газар ямар ажил хийж байгаа юм бэ? Энэний араас ер нь яаж явж байгаа юм? За учрал сайд хариулъя. Төлөвлөх, төсөвлөх, хянах, мониторинг хийх механизм ер нь бол ажиллахад энэ салбар дундын уялдаа бүрэн хангагддаг байсан. Тийм ч учраас энэ урт хугацааны болон дунд хугацааны бодлогыг бүхэлд нь өөрөө үнэлдэг, мониторинг хийдэг ийм одоо шинэ одоо засгийн газрын бүт зүрэлтгүүний механизм энэ удаа ажиллаж эхэлнэ гэж ойлгож байгаа. Яг тэр өнгөрсөн хугацаанд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар дөрвөн өмчт компаниудыг нэг хяндаг. Дээрээс нь Эрдэнэс Монгол нэгдлийн дэргэд аудит ажилдаг компанийнхаа хуулиар. Дээрээс нь төрийн аудит өөрөө ордог. Тэгээ ингээд яг үндэ бол Эрдэнэс Монголын дэрэгдэх аудит бол шинэ механизм бүрдүүлээд энэ дэр чумаарыг 40 компани дээр хязгаарлалтай дүгнэлт гарсан юм шүү дээ. Тэгэхээр энэ аудитуудын дүгнэлтүүд зөрөөд байгаа. Тийм учраас одоо бол бид нэгдсэн дүгнэлтэд танилцуулаад шууд одоо зохих арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Тэгээ өөрийн төвийн гишүүний санал бол зөвөө. Тийм зөвлөмжийн биелэлт хэрэгжихгүй байгаа тухай учрал сайд нэмж хариулъя. Учрал сайдын механик. Төлөвлөснийхээ араас явдггүй. Тэгээд төлөвлөснийгөө өөрөө хяндггүй. Тэгээд зөвлөмж өгөө зүгээр орхичдаг ийм л үзэгдлүүд давтагдсаар байсан. Тэгээд ерөөсөө нэг юм тал бүрээс нэгдгсэн төлөвлөгөөг аваад их хурлаар жилийн төлөвлөгөөгөө баталцдаг. Тэгээд хянан шалгах нь өөрөө ажил сайжруулахад чиглэлдэггүй. Зүгээр л нэг юм яндаг шалгадаг. Тэгээд заавал нэг алдаа гаргахын төлөө зорддог. Тийм учраас Эрдэнэс Монгол дээр нэг тэр нэгдэл дээр аудит бол өөрөө нь олон улсын стандарт нэвтрүүлсэн. Тийм учраас энэ зөвлөмжүүд бол ажлыг сайжруулахад чиглэж байгаа. Ажлыг сайжруулах. Тэгэхээр энэ зөвлөмжүүдийг хэрэгжүүлж гинүү буюу компани заавал ашигтай ажиллахаас илүүтэйгээр тэр компани өмнө жилийн алдагдлаа бууруулсан байхыг үнэлдэг энэ механизм руу бид нэр явах хэрэгтэй. Тийм учраас цаашдаа бол энэ хөгжлийн яамн дээр бол энэ үнэлгээг аваад энэ жилийн төлөвлөгөөгөө хянаад та бүхэн тайлагнадаг ийм байдал руу бол хэвшнэ гэдгийг хэлье. Өөрийн тэгшүүний бас яриад байгаа нэг чухал асуудал нь энэ манай Батлан энэ барилга хотоолтын сайд бас барилгын тухай хууль за дээрэс нэмээд энэ жишг гэрээ байдаг. Тэрүүнийг нэг шинжлэх асуудал бол өөрөө ирэхгүй бас яригдах юм бэл өөрийн тэгш. Тэгэхгүй бол үнийг хэлэхэд тэр гэрээгээр бол хувь шүүхийн байгууллага дээр очиод засгийн газар одоо төсвийн ерөнхийлөгч загч нар бол бараг ялхааргүй тэм жишг гэрээтэй юм билээ шүү дээ. Тэгэхээр тэрүүн дээр нь бас таах юм байна.
анхаараарай. За, улсын хурлын гишүүн